Амийн үг болох Библи. Бүгдээрээ сайн байцгаана уу? Дахин уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Өнгөрсөн удаад бид яагаад шашин хэрэгтэй байдаг тухай, мөн ямар шашныг сонгох нь чухал болох талаар ярилцсан билээ. Эртний уламжилт шашнаас илүүтэйгээр ном судартай байдаг элчиллийн шашныг сонгох нь зүйтэй гэж хэлсэн шүү дээ. Мөн элчиллийн шашныг голлон христийн шашин, ислам, хинду, буддизм гэж байдаг гэж үзсэн. Түүнчлэн эдгээр элчиллийн шашнууд дундаас сонголт хийхдээ юуны түрүүнд тухайн шашны ном судрыг судалж итгэж болох үс ном судартай шашныг сонгох нь зүйтэй гэж хэлсэн. Тэгвэл та бүхэнд зөв сонголтоо хийхэд туслахын тулд энэ бүх шашнуудын судар бичгүүдийг би та бүхэнд нарийн харьцуулж тайлбарлах хэрэгтэй болж байна. Харамсалтай нь би бусад шашны судруудыг та бүхэнд бүрэн тайлбарлаж өгөх хэмжээний нарийн сайн мэдлэгтэй биш ээ. Тэглээгээд битгий гонсоогоорой. Юуны өмнө би сайн мэддэг христийн шашны судар болох Библийн талаар та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгье гэж бодож байна. Хамгийн түрүүнд Библи гэж ямар ном болох талаар миний тайлбарыг бүхэлдэн сонсоод түүний дараа ч гэсэн танд Библи нь итгэж болохгүй, найдаж үл болох ном мэт санагдвал дараагийн алхам болгон бусад шашны судруудыг мөн нэмж судалж үзэхэд буруутахгүй байх. За тэгвэл 2 дугаар хичээл болох амийн үг болсон Библийн талаар хамтдаа үздэцгээе. Юуны өмнө Библи хэрхэн бүрдсэн талаар тайлбарлая. Та бүхний харж байгаагаар Библи нь нэгэн ном мэт харагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ бол 66 номыг нэгтгэн эмхтгсэн нэгэн цуглуулга юм. Тэгвэл энэ 66 номыг дахин 2 хэсэгт ангилбал эхний 39 ном нь хуучин гэрээ гэж нэрлэгддэг. Тэгээд 3-ыг үржих нь 9, 27 байдаг шиг үлдсэн 27 номыг шинэ гэрээ гэж нэрлэдэг. Хуучин гэрээ ба шинэ гэрээг ялгах гол шалгуур нь Есүс Христийн төрөлт юм. Иесус мэндэлхээс өмнө бичигдсэн 39 номыг хуучин гэрээ, Иесус мэндэлсний дараа бичигдсэн 27 номыг шинэ гэрээ гэж нэрлэдэг гэж ойлгож болно. За тэгвэл хуучин болон шинэ гэрээнээс бүрдэх Библийг илүү сайн ойлгохын тулд юуны өмнө Бурхан яагаад энэ Библийг бидэнд өгсөн шалтгааныг ойлгох хэрэгтэй. Мөн үүнийг ойлгохын тулд энэ дэлхий хизээ эхлэх болсон, мөн Библи хизээ бидэнд өгөгдсөн болохыг мэдэх шаардлагатай юм. Библийн тэмдэглэлд үндэслэвэл Бурхан анх дэлхийг бүтээсэн нь одоогоос ойролцоогоор 6000 жилийн өмнө. Өөрөөр хэлбэл манай эртний өмнөх 4000 оны орчим байсан гэж гардаг. Тэр үед буюу манай эртний өмнөх 4000 оны үед хүн төрлөختөн Бурханаас хоригдсон сайн мууг мэдүүлэгч модны жимсийг эдэснээр үхлээс зүгтэх аргагүй болсон бөгөөд Бурхантай хамт амьдрах боломжоо алдсан юм. Тэр үед Бурхан уй гашуудаа автсан байсан бидний өвөг эцэг болох Адам, Ева дээр өөрөө ирж уулзсан юм. Мөн үхэхээс өөр аргагүй болсон Адам, Евад нэгэн гайхалтай амлалт өгсөн юм. Тэр амлалт нь ирээдүйд Бурхан өөрөө хүн болж энэ дэлхийд ирэн загалмаа дээр үхэх замаар бидний бүх нүглийн төлөөсийг өөр дээрээ үүрнэ гэсэн амлалт байлаа. Адам, Ева энэ амлалтад итгэж Бурхан талархаж байв. Библиэд бичснээр Адам, Ева ойролцоогоор 930 жил насалсан бөгөөд тэр хугацаанд өөрсдийн үр хүүхдүүддээ Бурханы уучлалын тухай энэ амлалтыг дамжуулан зааж ярьсаар байсан юм. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ амлалтад итгэдэг хүмүүсийн тоо цөөрч, хүмүүсийн ой санамжч суларч эхэлжээ. Тэм учраас Бурхан биднийг аврахын тулд Иесус Христ энэ дэлхийд ирэх тухай амлалтаа бичгээр үлдээж өгөхөөр шийдсэн юм. Тэр бичмэл нь энэхүү Библи юм. Иймээс хинч байсан Библийн бичээсийг уншсанаар Иесус биднийг аврахаар энэ дэлхийд ирэх болно гэдэгт итгэх боломжтой болсон юм. Та бүхний дунд Мосе гэх хүний нэрийг нэг удаач болов сонссон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Мосе бол Бурхан Израилийн ард түмнийг Египтээс чөлөөлж Израиль улсын суурийг тавих ажилд зориулан сонгосон хүн юм. Бурхан Мосег зөвхөн өөрийн ард түмнээ Египтийн боолчлолоос аврахын тулд ашиглаад зогсоогүй. Түүгээр дамжуулан анх удаа Библийг бичиж эхлүүлсэн юм.
Мосегийн бичсэн 5 номыг бид Мосегийн 5 судар гэж нэрлэдэг. Эдгээр номд дэлхий хэрхэн бүтээгдсэн тухай, бүтээлийн түүх, хүн хэрхэн нүгэлд унсан тухай, гэм нүглийн эхлэл, мөн Израилийн үндэстэн хэрхэн байгуулагдсан тухай дэлгэрэнгүй бичигдсэн байдаг. Мосегийн бичээсээр дамжуулан Израилийн ард түмэн Египтийн боолчлоос хэрхэн чөлөөлөгдсөн, мөн Израилийн улс хэрхэн байгуулагдсан тухай бүх түүхийг Бурхан бидэнд нарийн дэлгэрэнгүйгээр үлдээсэн байдаг. Тэгэхээр хуучин гэрээ нь Израилийн ард түмний хувьд тэдний улс байгуулагдсан түүхийг агуулсан нэгэн түүхийн ном гэж ойлгож болно. Тэгвэл Израиль улс байгуулагдсан үе нь манай эртний өмнөх хэдэн оны орчим байсан бэ? Манай эртний өмнөх 1500 оны орчим байсан. Тиймээс манай эртний өмнөх 1500 оноос эхлэн Библи бичигдэж эхэлсэн бөгөөд тэр бичээсүүд хизээ хүртэл үргэлжилсэн байв. Яг Иесус Христ энэ дэлхийд мэндэлэх хүртэл ойролцоогоор 1500 жилийн турш бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Иесус ирэхээс өмнөх 1500 жилийн түүх олон янзын зохиогчид бичсэн нийт 39 ном. Израилийн түүх, хуйлууд, зөгнөлүүд, дуу шүлгүүд гэх мэт агуулгыг багтаасан энэ бичээсийг бид хуучин гэрээ гэж нэрлэдэг үлээ. Тэгвэл яагаад Бурхан хуучин гэрээг бичүүлсэн юм бол? Зөвхөн нэг л шалтгаантай. Хүмүүст анх Адам Евад өгсөн Бурханы амлалтыг мартуулахгүй тулд юм. Тэр амлалт юу байсан бэ? Бурхан өөрөө хүн болж энэ дэлхийд ирнэ. Иесус Христ загалмай дээр амиа өгөх замаар бидний бүх нүглийг цайруулж аврал авчрах болно гэсэн амлалт юм. Тиймээс бид Иесусийн загалмай дээрх хайрыг итгэлээр хүлээн авч бидний алдсан Эден цэцэрлэгт Бурхантай хамт байсан анхны нөхцөл байдалд эргэн очих боломжтой болохын тулд Бурхан Библийг бидэнд өгсөн. Ийм учраас хуучин гэрээнээс та Иесус хизээ төрөх вэ? Хаан төрөх үү? Ямар амьдрал туулж өнгөрүүлэх вэ? Эцэст нь тэр ямар үхлээр нас барах вэ? Гэх мэт бүхнийг урьдчилан зөгнсөн маш нарийн тодорхой зөгнөлүүдийг харах болно. Учир нь Иесус Христийг энэ дэлхийд ирэхэд хэнч түүнийг буруу ойлгохгүй, яг хэн болохыг зөв таних боломжтой байхыг зорьсон. Үнэн дээр Иесус Христ одоогоос 2000 жилийн өмнө урьдчилан зөгнсөн ёсоор төрж, урьдчилан зөгнсөн ёсоор амьдраад, урьдчилан зөгнсөн ёсоор загалмаа дээр нас барсан билээ. Тиймээс Иесусийн үед Библийг гүнзгий судалж, анхааралтай уншиж байсан хүмүүс Иесус бол маргаангүйгээр Библийн зөгнөлд гардаг Месиа. Өөрөөр хэлбэл биднийг аврахын тулд энэ дэлхийд ирсэн Бурхан мөн гэдэгт итгэлтэй байж чадсан юм. Хэрвээ Есүсийн амьдрал эсвэл түүний тулсан хувь заяа хуучин гэрээнд зөгнөгдсөн зүйлсээс өөр байсан бол тэр нь түүнийг амлсан Месиа биш болох нотлогой болох байв. Гэвч одоогоос 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирсэн Иесус Христ бол яг хуучин гэрээнд зөгнөгдсөн тэр Месиа мөн гэдгийг нотлох баримт маш тодорхой байдаг. Тэр Бэтлехэм хотод төрсөн. Яг л хуучин гэрээний зөгнөлд Месиа Бэтлехемд төрнө гэж бичсэнчлэн тэр Назарт амьдарч, Назар хүн хэмээн нэрлэгдсэн нь ч бас л урьдчилан хэлэгдсэн зөгнөлтөд нээцэж байсан. Мөн модон дээр дүүслэгдэн хэмээх зөгнөл биелж тэр загалмаа дээр өгсөн. Хамгийн гайхамшигтай нь хуучин гэрээнд зөгнөгдсөн ёсоор 3 өдрийн дараа дахин амилсан. Түүнчлэн Иесусийн амьдрал, үйл хэрэг, үг хэл, үйлдэлтэй холбоотой маш олон зөгнөлүүд хуучин гэрээнд бий. Иесус тэр бүхнийг нэгч зөрлөггүй бүрэн дүүрэн биелүүлсэн юм. Тиймээс Иесусийн энэ дэлхийд ирж амьдрсан амьдрал бол хуучин гэрээний бүх зөгнөлийг бүрэн биелүүлсэн амьдрал байсан гэж хэлж болно. Иесусийн шавнарч бас 3 жил хагасын турш Иесустэй хамт амьдарч түүний сургаал амьдралыг биечлэн харсан. Тэр загалмаа дээр цовдлуулан өгсөн түүнийг хараад дараа нь Библийг дахин тунгаан ойлгож хуучин гэрээнд амлагдсан Христ яг энэ Иесус мөн гэдгийг гүн гүнзгий ухаарсан юм. Тиймээс тэр агуу үйл явдлуудыг нүдэрээ харж хамт амьдарч байсан Иесусийн шавнар тэр бүх зүйлсийг бичгээр үлдээсэн бөгөөд
тэдний үлдээсэн бичээсүүд нь яг өнөөдрийн бидний гар дээр байгаа шинэ гэрээ юм. Иесусийн Тэнгэрөөд өргөгдснөөс хойш ойролцоогоор манай эртний 100 он хүртэл 70 жилийн турш олон шавнар болон тэдний хамтрагчид Иесусийн амьдрал, үхэл, дахин амьлалт болон түүний сургаалуудыг бичиж үлдээсэн байна. Тиймээс бид шинэ гэрээгээр дамжуулан Иесус хэрхэн төрсөн, яаж амьдрсан, юу зааж сургасан, мөн яаж загалмаа дээр насварж дахин амьлсан талаар мэдэх боломжтой байдаг. Тэгэд эдгээр бүхэн хуучин гэрээнд урьдчилан зөгнөгдсөнчлэн яг биелсэн гэдгийг баттай харж болно. За, энэ бүхнийг товчилж ойлгвол хуучин гэрээ бол Иесус ирэхээс 1500 жилийн өмнөөс тэр хизээ хэрхэн ирж, ямар амьдрал туулж, хүмүүсийг хэрхэн аврах талаар урьдчилан зөгнсөн ном юм байна. Шинэ гэрээ бол энэ бүх зөгнлүүд яг яаж бодитоор биелснийг гэрчилсэн ном юм. Тиймээс энэ бүхнийг Бурхан бичгээр үлдээсэн нь энэ бүх зөгнлүүд үнэхээр биелсэн гэдгийг бид ойлгож, Бурханы хүч чадал, агуу мэрэгэн ухааныг таньж, эцэст нь Бурханы хамгийн чухал амлалт болох биднийг аварна гэсэн амлалтад итгэх боломжтой байхын тулд юм. Энэ бол Бурхан бидэнд Библийг өгсөн жинхэнэ зорилго билээ. Яг энд нэг зүйлийг түр хазнаад бодъё. Зарим хүн ингэж бодож болох юм. Ээдээ, тийм зүйлд яаж итгэх юм бэ? Хэрвээ Библи манай эртний өмнөх 1500 оноос бичигдсэн гэвэл одоогоос бараг 3500 жилийн өмнөх түүх байна шүү дээ. Үнэхээр тэр үеэс бичигдсэн гэдгийг яаж баталж чадах юм бэ гэж бодож болох юм. Тийм ээ. Маш сайн асуулт. Бурхан ч бас биднийг ингэж эргэлзэж болзошгүйг мэдэж байсан учраас үнэнг мэдүүлж итгүүлэхийн тулд Библийг маш онцгой аргаар бичүүлсэн юм. Хэрвээ Библийг ганц нэг хүн л бичсэн байсан бол, эсвэл маш богино хугацаанд бичигдсэн байсан бол, өнөөдөр хэдэн мянган жилийн дараа бид тэр бичээс үнэн эсхийг батлахад тун хэцүү байх байсан. Гэхдээ Библи бол тийм ном биш. Библи нь 1600 жилийн хугацаанд 40 гаруй янз бүрийн хүмүүсээр өөр цаг үе, нийгэм, хэл, газар орны нөхцөлд гэхдээ бүгд Бурханаас онгод авч бичигдсэн нэгэн ном юм. Гайхамшигтай нь тэдгээр зохиогчид хоорондоо ярилцаагүй, харилцсан мэдэхгүй байсан ч Библийн бүх агуулга ганц л сэдвт төвлөрдөг. Тэр сэдв бол Иесус Христийн үхэл ба хүн төрлөختний аврал. Мөн Библиэд улам мэтгэхэд хүргэдэг өөр нэг шалтгаан бол энэ ном нь бүхэл бүтэн улсын түүхийг агуулдаг. Хуучин гэрээ бол Израиль улс байгуулагдсан түүх, тэдний үйл явдал, удмын бичиг, хаадын түүх гэд бүхнийг агуулсан. Яг л манай улсын нууц товчоо шиг. Израильчуудад бол хуучин гэрээ тэдний үндэсний түүхийн ном болсон. Гэхдээ Библи нь зүгээр л Израилийн түүхийн ном төдий зүйл биш ээ. Яагаад гэвэл Бурхан хуучин гэрээнд Израилийн түүхийг бичүүлэхдээ тэр түүхийн дотор Иесус мэндэлсэн тухай зөгнлүүдийг хамтд нь багтаасан байдаг. Хуучин гэрээнд бичигдсэн хүмүүсийн амьдралын түүх, тахилын ёслолын систем, мөн олон янзын үйл явдлын дотор Иесус Христ энэ дэлхийд ирж биднийг хэрхэн аврах талаар зөгнөл болон бэлэг тэмдгүүдийг нуусан байдаг. Иймээс энэ номыг хүн зохиосон зохиол гэж ойлгох хэрэггүй. Учир нь өнөөдөрч Израиль улс ард түмэн оршин тогтносоор байгаа. Тэд энэ бүхнийг өөрсдийн өвөг дээдсийн түүх гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр Израильчууд байсаар байгаа цагт тэдний түүхийг багтаасан хуучин гэрээ хизээч нэцаагдахгүй. Хуучин гэрээг судалж буй хэн бүхэн тэр бэлэг тэмдгүүд дотроос бидний нүглийн төлөө энэ дэлхийд ирэх Иесусийн сайн мэдээг олж хараасай гэж Бурхан зориуд тийхүү бичүүлсэн юм. За, бид энэ удаагийн хичээлээр дамжуулан Библийн талаар үнэхээр гайхалтай зүйлсийг олж мэдлээ. Нэгдүгээрт бид хуучин гэрээ нь 1500 жилийн Израилийн түүхийг багтаасан ном гэдгийг харлаа. Мөн тэр түүх доторх олон бэлэг тэмдгүүдээр дамжуулан биднийг аврахаар ирэх Иесус Христийн тухай зөгнөлийг нарийн бичсэн байгааг ойлголоо. Иесус хизээ, хаана, юу хийж, хэрхэн үйлчлэх талаар дэлгэрэнгүй зөгнөлүүд Библийн дотор маш тодорхой бичигдсэн байгааг бид олж харсан. Түүнчлэн
2000 жилийн өмнө энэ дэлхийд ирсэн Иесус Христээр дамжуулан хуучин гэрээний бүх зөгнлүүд яг таг биелсэн гэдгийг бид мэдэж авлаа. Иймээс хинч байсан энэ Библийг үнэнчээр судалж, үнэн сэтгэлээсээ эрх зүйлвэл Библийн үнэн чанар ба баттай байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрөх болно. Би өмнө нь Исламын Коран судрыг түр хугацаанд сонирхон үзэж байсан. Намайг маш их гайхшруулсан зүйл нь Коран сударт Библи шиг гайхалтай нарийн бүтэц зохион байгуулалт, уялдаа холбоо бараг байдаггүй явдал байлаа. Та бүхэн ч гэсэн үүнийг нэг сайн хайж үзээрэй. Өмнөх өгүүлбэр ба дараагийн өгүүлбэрийн утга авцалдахгүй, логик холбоо байхгүй тохиолдол олгон. Мөн бэлэг тэмдэг зөгнөл эсвэл аливаа сэдвүүдийн уялдаа нийтлэг гол санаа огт мэдрэгддэггүй. Коран нь урт хугацаанд олон хүнээр бичигдээгүй. Харин нэг л хүний хувийн туршлага буюу нэгэн агуйд богино хугацаанд авсан илчлэл дээр тулгуурлан бичигдсэн гэдэг. Тэгвэл тэр хүний хүлээн авсан тэр илчлэл үнэхээр Бурханаас ирсэн гэдгийг бид яаж батлах вэ? Үнэн эсхийг яаж шалгах вэ? Гэхдээ Библи бол огт өөр юм. Учир нь бүх талаараа төгс, бүтэц, систем, логик ба уялдаа холбоотой байдаг. Тиймээс хинч байсан чин сэтгэлээсээ Библийг судлавал ямар ч ялгуурлал байхгүйгээр доторх гайхалтай авралын ухаан, арга утгыг ойлгож чадна. Ингээд би та бүхэндээ уриалж байна. Одоо надтай хамт энэ Библийн гайхамшигт нууцад нэвтрэх аялалд гарах уу? Та бүхнийг чин сэтгэлээсээ энэ аялалд урьж байна. Дараагийн хичээлээр бид дэлхийн үүслийн тухай хамтдаа судлах болно. Та нар энэ дэлхий хаанаас хэрхэн үүссэн талаар сонирхож байна уу? Та нар Библийн агуулгыг улам их ойлгох тусам таны амьдрал үнэхээр шинэ амьдрал болж өөрчлөгдөх болно. Та найдаж болно шүү. Дараагийн хичээлээр уулзъя. Түр баяртай.